өнөөдрийн Галбанга уран сайхны киноны маань нээлттэндээ хүрэлцэн ирсэн та бүхэндээ хамгийн дөрөвд баярлалаа гэдгээ илэрхийлье. продюсерч байгаа уран бүтээл мөн ерөнхий продюсераар Speed Mining компани ерөнхий захирал Нэгүс бүгнээр хамтан ажилласан байна. Хадуу баяр хүргэе. Өнөөдөр их сайхан өдөр юм аа. Монголын ард түмэн миний ард түмэн. Яг Монголын урлагт 50 жил зүтгэж байна. Уран бүтээлийг ямар их буянтай байдаг вэ гэдгээ би хүний газар 3 сар дээр хүн төвчин нэрвэлж байхдаа мэдчихсэн. Юм хийх ямар сайхан бэ, ард түмтэйгээ байх ямар сайхан бэ гэдгээ тэнд мэдэж тэр Монголын ард түмний сэтгэл намайг татаж усгасан. Тэгээд киноны хааны хэлтэн дээр зогсож явах баасан хүсэл биелээ. (2024) оны 8 сард Эрхмээ манайтай уулзаад манай Эрхмээ бид ч олон сайхан уран бүтээлд хамтарсан миний 2-3 сайхан жижигэн гол дүр тоглосон. Тэгээд хоёлаа ярьж хаад кино яриад тэгээ энэ киноныхаа сэдвийг яриад олж таасуу. Энэ бол олж шүү гэдэг. Яг энэ дээр зүгээр нэг зүйлийг хэлэхэд би сүүлийн үед нэг тийм энергийн чиглэлийн сурлууд хийж байгаа. Бодгоорсны зүйл гэж миний ишргэлс арман би хийх сэтгэлийн тухай маш гоё арман гэж боддог. Дөнгөж хэвлэгдээд одоо 5-6 жил болж байгаа бол шиг үзэж амжаагүй ном бодоод үзвэл сайхан баг. Шаргагийн гэж үжигүй 3 дахь нэг Галбанга. Тэгэхээр би яг үүндээ та нартай адилхан энэ кино огт үзээгүй. Одоо анх удаа өөрөө үзэх гэж сэтгэл их догдолж байна. Ядангуй ийм цаг хугацаанд ийм сэтгэл догдлын араас үзэхээр их сайхан юм байна. Хүн баярлдаг л да. Баяртай өдөр хүнд байдаг. Энэ шиг баяртай өдрийг би санахгүй. Зөндөл жижиг кино зохиолын нээлтгээ зогсож л байсан. Надад их бүх юм отгоочртай юм шиг санагддаг. Тэгээд би ганцхан юм та нартай хэлье. Би сая тэнд байх хугацаанд ном хүртэл бичсэн. Энерхийн тухай. Ер нь бол их тийм янз янзын бодогдтiin байлээ. Тэгээд энэ манай тав хүндээ манай уран бүтээлч хөргөж байгаа кино бол зүгээр хүн амьдрал биднэрт байдаг л энгийн зүйл энд өгүүлэгдэнэ. Зарим хүн мэдээж шийдэж магадгүй. Гэхдээ тэр нь өөрөө ертөнц юм аа. Тэр нь өөрөө энерхүү юм аа гэдгийг дуурах гэж оролцсон. Энэ манай киноны гол зорилго. Бурхан багш 8 хоттой нэг хот нь Галбанга, тэр хотоор нэрсэг үзгэлцэн шуу байдаг. Дандаа газрын сайхныг бэлгшээж алтан далайн дэвж үйд. Тэгтэл бидний зүгээр ингээд амьдрал шугаа биеиндээ сайхан сэтгэл хайрлаж байгаа ч юм уу дэм өгчрөөр утга учир тэнгэр тугай шоу хүртэл байж чаддаг юм байна. Тийм учраас бид энэнгүй динжин сэтгэлтэй байцгаая. Тийм учраас энэ киног би ертөнцийн байлгах гэж Галбанга гэж нэр өгсөн. Утга учир нь бол тийм сайхан би нэг ч үзээгүй гэхдээ би тандаж байна. Монгол ялдартай хөгжмөл зохиолж ирсэн байна. Сайхан зурглаач тавьсан байна. Сайхан жүжигч дагуулсан байна. Би сайн болсон гэдэгт итгэж байна. Хоёрдугаар тэгээд мэдээж хэрэг энерхий
одоо ийм сайхан дүрийн бүтээсэн хүмүүс бол тэр зохиолыг өөрийнхөө өнцгөөс харж ондоо болгосод баг. Би тэнд юусоо гомдохгүй. Тэгвэл зүгээр та бүхэн үз. Та нарт их ойрхон ердийн үйл явдал шүү. Тэгвэл тэнийг өөр дөрөөр болгоод энерхүүдээр болгоод бодоод тэнднээс нэг жаргал юм уу ямар нэгэн таашаал өртөө энэ ертөнцийн юм даа гэж бодож тайлбарвал бидний тав хүндээ илэрхийлж байгаа бүтэлийн зорилго гарчна. Тэнгэрийн шоу бидний ажиллах болтугай. Бид тэнгэр баярт амьдрах хэрэгтэй шүү. Тэнгэр баярт өөдөр хэмэртэй байх хэрэгтэй шүү. Баярлалаа та бүхэнд. Миний амьдралыг бүтэн болгосон хүүхдүүдтэй таньда Далбангаа уран бүтээлээ зориулж байна.